We wandered around so, walking the streets together. Your smell is like. За бүгдээрээ сайн байна уу? Росли Тарот ээлжид мэргээрээ та бүхэндээ уулзах гэж байна. За ингээд чаналтай маань үргэлж цуг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. За өнөөдрийн маань сэдв тухайн хүний яг одоогийн мэдрэмж гэсэн ийм сэдвээр хийгдэх гэж байна. Уншлагаа эхлүүлэхээс өмнө бүгдээрээ нэгэн хөөрхөн шидэт түлхүүртэй танилцъя. За шидэт түлхүүр маань маш хөөрхөн өнгө алддаггүй гоёлын зүйлт байгаа. Түлхүүр бол маш гоё бэлгэдлийн чанартай байдаг. Тэгэхээр та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол мэдээж яриг пэйж Instagram хаягаар хандаад энэхүү хөөрхөн зүйлтийг авах боломжтой байгаа шүү. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө уншлагыг эхлүүлцгээе. За эхний маань карт Three of Wands карт маань. За энэ хүн маань алсыг ширтсэн байдалтай зогсож байна. За хоёрдугаар карт маань Queen of Swords карт. За гуравдугаар карт маань Two of Wands. За бас л гоё trip аялал бас айгу гоё плантлцсан төсвөлдсөн. Үгүй төлөвлөсөн байж байгаа нэг ийм гоё зураг байна. Гэтэ жоох уйтгартай юм уу да. За тэгэхээр өнөөдрийн маань уншлага маш гоё ийм картаар хийгдэх болно. Тэгэхээр маш сонирхолтой cute болох болно. За ингээд бүгдээрээ уншлагаа эхлүүлцгээе. За эхний маань групп хэлж байна. Эхнийхэн маань Three of Wands гэсэн картаар хэлж байна. За энэхүү карт маань ер нь бол юм нэг хүлээлтийн байдалд орчихсон карт байгаад тийм эсвэл холын зайн харилцаа гэж хэлж болно. Энерги бол ингээ хоёр тишээ өсөрдөг те альч хүн нь байж болно. Гэхдээ за тэр хүн бол бас ер нь энэ харилцаа яах гэж гэж бодно. Таны хувьд бас энэ зүйлийг мэдхийг хүсэж байгаа учраас мэдээж хэрэг бас ийм хүлээлтийн байдал байж болох юм аа. За тэгэхээр энэхүү карт маань ер нь маш том карт байгаа учраас шууд дийлгэнэ. Энийг shuffle хийхэд аюу хэцүү байсан. За окей, эхний карт Ten of Wands карт маань гарч ирлээ. За энэхүү уг нь бол хараа Wands карт маань аюу нэг юу гэдэг вэ? Энэ бол айгүй тийм жоохон асуудал те амьдралд таарын харилцаанд тухайн хүний амьдралд ч гэдэм үү те иймэрхүү хүнд нөхцөл байдалд байгаа гэдгийг энэхүү карт маань харуулдаг боловч энэ карт маань ингээ айгүй хөөрхөн бантгэлцэн байгаа. Тэгэхээр бантг бол миний хувьд бол яг Ten of Wands картыг бас нэг тайлал те хичнээн юм ачаатай хэцүү байгаа ч гэсэн та яг эцсийнхаа одоо асуудлынхаа бүр ингээ сүүлийн зүйлийг давах гад ингээ хичээж байгаа шүү те. Одоо яг л ерөөсөө нэг алхахад л та гоё шин зүйл гарч ирэх гээд байна те. Амьдралын чинь гоё шин эхлэл байгаад байна шүү те. Асуудал байгаа цагт асуудлууд бол эцсийн нүндээ шийдэгддэг. Яг энэ цаана нь бол маш гоё зүйл хүлээж байгаа гэсэн ийм утгыг илэрхийлдэг ээ. За дараагийн маань карт Five of Wands карт. За Wands-ууд бол ингээ хоёрч гарч ирлээ дээ те. Тэгэхээр эдгээр карт маань ер нь бол дотоод зөрчилдөөнийг илэрхийлдэг те. За дотоод зөрчилдөөн гэхээр юу вэ гэхээр энэ зүйлсийн ард гарах гад өөрөө бол те одоо энэ зүйлсийн ард гарчих юм бол асуудлууд бол үнэхээр ингээ гоё ингээд одоо үргэлжлээд явчихна гэдэг зүйлийг маш сайн мэдэж байна. За тэгэхээр энэ хүн маань ер нь бол одоо асуудлууд байсан магадгүй урт хугацааныхаа туршид те ингээд асуудлууд шийдэгдээд нөгөө цаг хугацаа бүхнийг харуулна гэдэг шиг те таарын дунд хэрвээ асуудал байсан бол энэ асуудал цэгцэрэхэд
маш ойрхон байна. За энэ хүн бол яг тэр зүйлийн ард гарах гэж айгүй их struggle хийж байгаа те нэг юм өөрөө өөртөөгөө бүр ингээд тэмцэлдэж байгаа. Дотоод зөрчилдөөн нь бол бүр нэлээ ингээд хүчтэй явагдаж байгаа л гэсэн үг. За дараагийн маань карт, death card. За энэ бол өстой яг нөгөө те яг юу гэдэг үхэл төрөх одоо үхэн үнэн төрхөн үнэн гэдэг шиг те өмнөх зүйл чинь ингээд циклэрээ дуусчих шүү гэдэг зүйлийн одоо яг л нөгөө ярьж байгаа карт те энэ бол өөрчлөлтийн карт байгаад те тэгэхээр маш гоё юм нэг шин эхлэл тавигдах боломж нь нууган таарын хувьд бол байна. За энэ Three of Wands карт маань бас нэг юм холын харилцаа байгаад идэх те тэгэхээр холын харилцаанд байгаа бол магадгүй энэ хүн одоо сургуулаа төгсөж байгаа ч юм уу те одоо ажлынх нь одоо ажил нь одоо мэдхгүй гадагшаа ингээд явлаа гэж бодлоо. Тэгэхээр тухайн хүний яг одоо тэр хугацаанд дуусаад одоо өөр дөр чинь ирэх гэж байгаа ч юм уу. Ер нь бол ингээд асуудал байсан бол шийдэгдээд таарын харилцаа дараагийнхаа түвшинд гарахад ингээд окей гоё болж байна л гэсэн үг. За дараагийн маань карт. За Six of Wands карт маань гарч ирлээ. Баахан Wands карт саваа картууд маань гарч ирж байна. За тэгэхээр саваа картууд маань inspire те энэ хүн бол аюу тийм нөгөө ялалт байгуулчаад ирж байгаа хүн шиг л байна да. Ер нь бол. За яг энэ дөрвийн энерги бол ингээд маш хөөрхөн заяа. Нилээ ингээд нөгөө зовсны эцэст нөгөө жаргана гэж үгээд нь шүү дээ. Асуудал байна. Түүнийг би даваад гарсан. Одоо бол би одоо нүүр бардам ингээд аз жаргалтайгаар одоо чиний өмнө гарч ирнэ гэдэг ер нь бол тийм одоо зүйл. За дараагийн маань карт. Eight of Cups. За окей. За энэ картыг дараа тодруулъя. Eight of Cups бол хэрэггүй зүйлүүдийг ер нь бол тавьж явуулах гэсэн ийм карт байдаг. За тэгэхээр энэ хүн маань ямар хэрэггүй зүйлсийг тавьж явуулсан юм болоо гэдэг зүйл асуулт байгаа боловч цаашаа ингээ үргэлжлээд явахаараа юмс тодорхой болдгоо. За одоо ногооноос нэгийг авъя. Six of Swords. За энэ бас л moving away гэдэг шиг те бүх зүйлсийг одоо өөрт нь үйлчлэхгүй байгаа бүх зүйлсийг тавьж явуулах. За ер нь бол спортууд бол ийм нэг за сэлэм картууд маань асуудлууд те яг л ийм энэ хүнд чаленж байсан уу, тийм асуудлууд байсан уу, тийм. За caps бол emotion буюу сэтгэл хөдлөлийн карт байгааддаг. Тэгэхээр энэ хүн бол маш олон одоо юу гэм маш олон зүйлүүдийн ард ингээ гарч чадж байгаа хүн юм уу да гэж бас юм мэдрэмж яа. Тэгэхээр Ten of Wands картаар хэлсэн буюу 10 саваа карт маань маш юм чаленжтай хүнд энерги баггүй юу? Ер нь бол хүнд энерги хөрхөн ингээ бантгаар л бантгалцсан байгаа болохоос ш энэ бол үнэхээр тухайн хүний хувьд бол тэг бүх ингээд inspire унсан тэр одоо амьдралынхаа ачаанд нухлагдсан тэ нэг юм хүнд энерги байдаг. За тэгэхээр энэ хүн бол яалтчгүй death card буюу нөгөө одоо үхэл гэдэг карт маань одоо яг нэг цикл дуусаад нөгөө цикл эхэлж байгаа гэдгээрээ асуудлуудынхаа ард гарч чадчихээн бас өөрт нь үйлчлэхгүй байгаа. Тэр сэтгэл зүйн асуудал байсан бол тэ сэтгэл санааны жоохон юм нэг тунирхал, гоморхол гэх юм уу та иймэрхүү зүйл байсан бол тэр зүйлүүдийг энэ хүн маань окей, бай бай гэж хэлж чаддаг болчихсон тийм жоохон ийм одоо юмыг харах өнцг нь ингээ аюугаа өөрчлөгдсөн хүн байна. Тэгэхээр нэгдүгээр группийнхан маань яагаад чи надад тийм амар таирдын дунд айгүй их асуудал байгаа гэхээсээ илүү энэ хүний хувийн одоо өсөлттэй энэ хүн өөрчлөгдөж чадсанараа таарын харилцаа айгүй гоё сайжрах юм шиг те энэ хүн магадгүй түрүүний хэлснээр те холын зайд дэжээд хоол ажилтдаг байжгаад ингээд өөрийнхөө сансан зорьсон бүх ингээд чаленжуудыг
биелүүлээд орхиод ингээд гоё шинэ хүн болоод л таны амьдралд ирэх гэж байна л гэж би бол тэгж хэлнэ. Тэгэхээр энэ хүлээлт бол нэг үн цэнгүй хүлээлт бол биш юм байна гэсэн мэдрэмж. За дараагийн карт Ace of Cups. За Ace of Cups бол гоё те, сэтгэл санааны ийм дүүрэн бэлгсэн маш гоё ийм emotional одоо баярлах одоо ингээд нэг хит ингээ өндөр нэг эмошн гардаг ш, нэг ингээл салгаал те, нэг хайраар дүүрэл бүх юмс нэг одоо сайхан болцсон юм шиг те, нэг ийм мэдрэмж. За дараагийн маань карт Six of Pentacles. За окей, дараагийн картаа авчаад энэ хүү картыг тайлбарланаа. За ер нь бол Ace of Cups, Ace of Pentacles гэсэн картууд маань гарч ирж байна. Энэ бол яг divine буюу те хорвоо ертөнц одоо энэ хүнд маш олон зүйлийг гоё ингээд өгсөн. Таарын харилцаанд ч энэ зүйл шин зүйлийг те маш fresh гоё зүйлийг оруулж ирэхээр байна. За Six of Wands карт маань Six of Pentacles энэ хүү карт маань бол нэг талт харилцаа буюу те магадгүй өмнө нь хэрвээ энэ хүн танд ийм сэтгэл одоо илүү гарахгүй байгаа ч юм шиг таныг те нэг ийм хайраар дутаагаад байгаа ч юм шиг иймэрхүү мэдрэмж байсан бол энэ хүн бол одоо бол юмс өөрчлөгдсөн байна. Ер нь 1-р группийн маань маш гоё нэрэг гэж би хэлнэ. За last карта аваад уншилгаа дуусгая. За Queen of Cups. За Cups-а барайл та маш л аз жаргалтай байх нь дээ. За Queen of Cups бол одоо нөгөө аз жаргалтай эмгтэй гэд хэлчихэд болно. За эрэгтэй ч байж болно шүү. За юу тэгэхээр нөгөө эрэгтэй хүмүүс маань бас айгүй хөрхөн зөндөө үздэг болсон байна лээ. Тэгэхээр нөгөө хэрвээ та эрэгтэй бол гэх юм уу одоо хэрвээ та эрэгтэй бол эмэгтэйгээ ингээ маш их баярлуулах нэ. Одоо эмэгтэй чинь маш их баярлах нэ гэх юм уу? Одоо нөгөө ерөөсөө ингэж нөгөө дандаа эмэгтэй талаас нь ярьсаар агаад бүр нөгөө юу яж чадгаа болсон шүү дээ. За тэгэхээр ер нь бол ингээд яг базаад л хэм бол хэцүү зүйлийн ард гарчээ. Ганц алхам алхаад таарын маань харилцаа гоё болох нэ. Хүлээлт чинь талаар болохгүй нэ. Тэ та бол баярлах нэ. За ямар ч байсан уулзахын үед энэ харилцаа бол би уулзна гэж хэлнэ. Энэ хүн бол жоохон өөрчлөгдсөн байх магадлалтай буюу энэ хүний энерги ингээд айгүй гоё тэ нөгөө юм юу. Айгүй чамд ийм нэг өөр мэдрэмж төрүүлж магадгүй. Тэгэхээр хэрвээ энэ хүн маш гоё өсөж дэвтсэн тэ өөрийгөө гоё өөрчилсөн, эрэх талаараа өөрчлөгдөж одоо чиний амьдралд дахиж орж ирж байгаа бол та ч гэсэн түүнийгээ дагаад маш гоё тэр хүний төвшөнд одоо долгионоо тааруулаад ингээ аз жаргалтай гоё харилцаарай л гэж хэлмээр байна да. Тэгэхээр Page of Pentacles бас л мөн те маш гоё шин хуудас эхэлж байна. За ер нь бол 1-р группийнхан бол маш гоё хөөрхөн нэрхтэй ядчихад нөгөө картууд маань аюу хөөрхөн байгаа шүү дээ. За картад дагаад бас ингээ энерги ингээ өөрчлөгдөд ингээ happy уншаад байна бас. Тэгэхээр яг нь ер нь бол юм бүхэн утга учиртай. Өнөөдөр үзэж байгаа та бүхэн ч гэсэн энэ картуудын маань хараад те гоё ингээд нөгөө сэтгэл чинь сэргэх баха. За ингээд групп 1-ийнх маань энэ уншлага ингээд дууслаа. Баярлаа, баяртай. За ингээд групп 2-ийнхны маань уншлага хэлж байна. Групп 2-ийнхан маань бол Queen of Swords. Яа, ясал сүрлэг карт шүү. Энэ карт аягүй гоё нөгөө томоор авчирсан болохоор зурнууд нь ер нь бол маш гоё тод харагдаж байна. За тэгэхээр энэ Sword картны маань доотлолттой энэ Cups-а ингээд шоронд хийсэн. Cups-а ингээд нэг юм төмөр юм дотор ингээ хийцэн байгаа. Ер нь бол яг л ингээл тэ нэг гаргаж ирэхгүй гэдэг шиг. Энд бол яагаад ингэж байгаа вэ гэхээр энэ хүний хувьд emotional буюу сэтгэл хөдлөл гэдэг зүйл маш бага гэсэн үг.
Сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргадаггүй, логикоор буюу хөрсөн дээрээ буудаг. Тэ ийм шулуун шудраг ийм эмгтээлэг юм хэрэгтэй карт байдаг. За тэгэхээр эрэгтэйчүүд маань үзчихвэл тэр эмгтээ маань ийм хүн байх нь, эмгтээчүүд маань үзчихвэл та ер нь л нэг иймэрхүү нэрхтэй гэд ер нь тэгээд ойлгочиход болно доо. За тэгэхээр 2 дугаар группийн маань уншлага хэлж байна. За ингээд энэ карта ингэж татнаа. Энэ картыг хойлоход асуудалтай, маш том карт учраас. За ингээд 1-р карт Three of Cups. За нэг л гоё happiness-ийн те enjoy party гоё ингээд зугаалга нэг ийм гоё аз жаргалтай картаар хэлж байна. За аз жаргалтай карт маань бас хаяада нэгэн карттай нийлэхээр бас те жоохон утга нь гажаавчдаг. За тэгтээ тэхгүй байх гэж маш их найдаж байна. За дараагийн маань карт Judgment. За Judgment бол universe буюу хорвоо ертөнц таныг юмсыг өөр өнцгөөс хараач те хуучин чи бай бай шин надад те болд босорой ер нь бол ийм шүү заяа. Judgment бол одоо дахин сэргэлттэй юмсыг арай өөр өнцгөөс харах дуудлага гэнтэр гээд нэг ийм юутай одоо амьдралаа өөрчлөх цаг болсон ч гэдэм үү те нэг иймэрхүү одоо үзэл санаа явдаг байгаа. За өнөөдрийн маань уншлага ер нь бол аюу тийм тухайн таны та бүхний маань бодоод байгаа тэр нэгэн хүн ер нь бол өөр дээрээ ингээд аюу их ажиллаж байгаа аюу мундаг хүмүүс байгаад энэ тэгэхээр бас орчин үе гэх юм уу одоо үе гэх юм уу те энийг сүнслэг өсөлт одоо даалд ухамсар гэдэг ийм тайлагдшгүй одоо хүн бүхний сонирхоод байдгүй нэг ийм хүндтэй ийм одоо мэдлэгийн гэх юм одоо 90 100 болцсон. Тэгэхээр хүмүүс маань аюу гоё ингээд нэг ийм соён гэгэрч байгаа юм шиг бас нэг ийм гоё мэдрэмж орж ирж байна. За Ace of Swords. За нөгөө Queen of Swords карттай адилхан Ace of Swords. За ер нь бол 2 дугаар группийн маань маш юм аль тал нь маш шудраг шулуун ярддаг. Эрдэм мэдлэгийн цар хүрээ маш өндөр. Одоо тэ нөгөө өөрийн чинь өсөлт ингэж мэдлэгийн хувьд ч дээр карьерийн хувьд ч дээр тэ оюун ухаанаа ашиглаад энэ хүн маань ер нь бол ингээд юмсыг айгүй тийм мэдлэгийнхаа цар хүрээгээр ингээ хардаг болсон гэх юм уу? Ер нь бол нэг тиймэрхүү энерги. За дараагийн маань карт Nine of Swords карт. За энэ хүн маань Ace of Swords, Nine of Swords. За энэ Queen of Swords байгаа тий. За яг бүгдээрээ цаашаа явъя. За ер нь бол жоохон бас ийм чаленжууд орж ирж байна. The Tower. What? За тэгэхээр энэ хүн маань ер нь бол ийм одоо нөгөө mental гэж ярьдаг те. За сэтгэл зүйн хувьд энэ хүн маань жоохон юм нурсан байдалтай байгаад байна. Тэр нь юу вэ гэхээр энэ хүн шүн жоохон нойргуутаад байна. Амьдралд нь маш том асуудал буюу эргэлт орж ирж байна. За энд тэ шүүлтийн карт буюу judgment карт маань гарч ирсэн. Энэ бол жинхэнэ энэ хүнийг одоо энэ хүний амьдралыг ингээд савлуулж байгаа. Одоо ямарваа нэг одоо зөв зүйл одоо нөгөө юу гэдэг judgment бол нэг юм өөрийгөө сэрэхтэй нэг ингээд ийм шүүлтийн карт гэж хэлсэн дээ. Тэрнтэй адилхан энэ хүн judgment карт гарч ирсэн бол ямар нэгэн байдлаар заавал ийм өөрийнх нь амьдрал ер нь бол ийм chaos гэж ярьдагтэй нэг ийм шуурга орж ирдэг, асуудлууд маш их тулгардаг, юмны ард гарах гэж ингээ маш их зовдөг. Нэг ийм чаленжтай байгаад дээ шүү. За тэгэхээр энэ хүн бол сэтгэл зүйн хувьд одоогоор те одоо жоохон асуудалтай, chaosтай, амьдрал нь тэ
айгүй их савлгаатай. Энд одоо ингээд нөгөө төмөр гарч байгаа зү. За одоо энд ингээд энэ тавар одоо энэ кастл. За энэ зүйл нь ингээд шатаж байна те. Тэнгүүд энэ дээрээс ингээд өсөрж байгаа хэрэг. Тэнгүүд тэнд одоо нөгөө хааны титэм те. За тэндээс бүр ингээд захлаад ер нь бол энэ хүний амьдрал нэг ийм л айхтар адал явдлаар дүүрэн байна шүү. За тэгэхээр хэрвээ танд те магадгүй энэ хүн яах гээд байгаа нь мэддэхгүй та бол айгүй хурцтай ингээд хурц өөрийнхөө бодол мэдрэмжээр нөгөө үнтэйгээ ингээд хөрсөн дээрээ бууж ярилцах гээд байгаа боловч нөгөө талын хүн маань өөрөө айгүй их асуудалтай байгаа учраас магадгүй та яар жоохон ингээд нэг эвцэлдэж өгөхгүй те нэг ойлголцож чадахгүй байх магадaltaй л юм. За дараагийн карт. Упс. Энийг буруу олчихдаг юм. За 5 of Sword. За энэ спорт картууд маань ер нь 2 дугаар группийн дээр маань зөндөө гарч ирж байна. Асуудлууд маш их байна. За Page of Wands. За энэ зүйлийн ард бол энэ хүн гарна гэсэн итгэл бол байна тий. Нөгөө хонглын үзүүрт гэрэл гэдэг шиг гэрлээ бол олоод харчихсан. Тэгэхээр энэ хүн бол яг ингээд юу гэдэг чиний хувьд энэ зүйлийг жоохон хатуу аргаар шийдэх гэдэл нэг байгаа юм шиг нэг иймэрхүү зүйл мэдрэгдээд байх юм. За цаашаа явъя. The Lovers. За энэ хүн бол асуудлыг шийдэх боломжтой л гэж харж байна. Гэхдээ түрүүн хэлсэндээ энэ хүнийг шахаад хэрэггүй. Энэ хүн одоохондоо л амьдрал нь маш их асуудлаар дүүрэн байгаа учраас та хоёрын дунд нэг ийм асуудал байгаад тэр зүйлийг та бол айгүй ийм нэг тийм төрөмгийсэн байдлаар энэ хүнтэй ингээ ярилцах гээд байгаа хгүй юу? Одоо нэг жоохон босс гэх юм уу те. Нэг жоохон энэ хүнийг жоохон айлах гад те. За одоо бол чи зүгээр ингээ те болохгүй бол баяртай. Чи яг нэг үннээ хэлээдгээ яг юу болчиход байгаа юм бэ гэд ингээ ер нь бол маш их шахаж байгаа гэсэн үг. Ер нь Sword бол бас л нэлээд хүчтэй нэрхтэй картууд байдаг. За ингэж дахиад ингэхгүй бол дээр дор орчлоо. За дараагийн карт Four of Cups. За Four of Cups маань одоохондоо жоохон ингэ те нэг юм байж байгаарэ төр хүлээж байгаарэ гэсэн нэг юм өнцөг харагдана. Одоо бол энэ хонглын үзүүрт гэрлээ болоо харцсан шүү дээ тий. За харилцаа окей тий. Би одоо бол нэг ингээд энэ хүнд нэг юм одоо асуусан асуултанд хариултлах нэг юм боломж нь гарч ирж гэн. Тэ түнтэй ойлголцох надад ийм боломж байгаа шүү гэдэг зүйлээ харсан. Гэхдээ одоо биш шүү тий гэдэг буюу жоохон хүлээлгэж магадгүй юм. За Page of Cups. За хөргөн Page of Cups бол шинэ эхлэлтэй. За энэ Cups-ыг энэ хүн одоохондоо авахгүй байгаа ч гэсэн энэ хүн бол авнаа. За тэгэхээр тун удахгүй авах нэ. За ер нь бол Tarot мэрэг маань яг таны үдж байгаас хойшоо 3 сар орчим энерги байдаг те. За last card. Four of Pentacles. За энэ хүн бол танаас зуураад холдохгүй л хүн байна да. Уг нь. За хамгийн сүүлийн карта бүгдээрээ харах юм бол Page of Pentacles. За ер нь бол өнөөдөр ч одоо ингээд те ер нь дандаа ийм нэг хөөрхөнд шинэ эхлэл асуудлуудын ард гарч чадж байгаа шинэ эхлэл байж болохоор ингээд 1 2 дугаар группийнхан маань байна. Бүгдээрээ л ингээд те асуудлууд байгаа ч гэсэн ард нь гараад тантай ойлголцоод та яг энд те юу харчаад байгаа юм том зураглалаар аюу дээрээстэй ингээд одоо энэ харилцаа яг яах гээд байна гээл те нөгөө баг дургууг нь хөрвөл энэ сэлмээрээ яриг завччих гад л сууж байгаа юм шиг харагдаж байгаа ч те. За тэгэхээр энэ хүн бол одоохондоо бол хэрвээ тантай уулзаагүй байгаа хол байгаа бол энэ хүний хувьд баг зэргийн хүлээлт байвал айгүй сайн. Энэ хүний амьдрал жоохон
chaosтэй одоо тэ амьдрал нь дэгэн догоонтой, бөөн өмнө самуунтай асуудлаа шийдэх гээд ингээ шөнөж нойр нь хүрэхгүй хайр дурлалыг ингээ жоохон хойшин тавьсан байсан бол одоо энэ хүн маань жижигхэн хөөрхөн юм инспайртай галыг харсан. Тэгээд тань руу чиглэж явнаа. За тэгэхээр одоохондоо бол энэ хүнийг те окей за тэгвэл дайггүй нэрэг гарч ирлээ шүү. Би ингээд энэ хүн рүү те нэг чатчихэд үзье гэж бити тийм огцон хөдөлгөөн хийгээрэй. Яа гэвэл хэрвээ та яг одоогийн байдлаар те ойрхондоо ийм зүйл хэрвээ хийх оролдлого гэх юм бол энэ хүн бол ямар нэгэн байдлаар нөө те нэг юм хугацаа нараа болоогүй гэсэн үг. Удахгүй тантай холбогдож ярилцах болно. Энэ хүн бол танаас холдоод одоо нэг шалахгүй дээ гэдэг шиг л ийм энерги орж ирж байна. За ингээд 2 дугаар группийнхан маань энэ хүрээд дуслаа. Баярлаа. Баяртай. За ингээд 3 дугаар группийнхны маань уншлага хэлж байна. За 3 дугаар группийнхан маань for once буюу те аль замаар аль роудыг сонгох вэ те. Одоо би одоо аялаад ингээд хорвоо ертөнцөөр ингээ аялаад ганцаараа явчих юм уу? Эсвэл нөгөө үнэ би хүлээх ёстой юм болов? Яагаад ингээд удаад ирэхгүй байгаа юм болоо? Би ингээд те адвенчур хадлын явдлыг хүсэж дээ штэ. Би энэ нэг те дөрөв хантай энэ одоо газар ингээд те удаан баймааргүй штэ гэд ингээд гоё өөр энэ хүний таны сүнсчтэй юм free spirit байхыг хүсэж байгаа те болж өгвөл бас нэг юм хамтдаа бас гоё трип хийчих гээд ингээ хүсэж дээ штэ. За тэгэхээр энэ хүү карта бүгдээрээ ингээд татнаа. Яагаад тэгэхээр том карт учраас би хольж чадахгүй байгаа. За эхний карт. Oops. Дахиад Two of Wands карт маань гараад ирлээ. Яагаад 2 удаа сануулах ёстой юм болоо? Энд нэг учир байна. Яагаад? Энэ цэцэг ингээд бүр ингээд шалж агаад ингээд унтсан байгааз. Яагаад энэ цэцэг маань ингээд шалжиж унтахад хүрвэ? Хүлээсээр байгаад одоо ер нь бол жоохон ядарч байгаа юм уу да? За энерги аль талдаа өсөрч болно шүү манайхаа. Магадгүй ингээд те хүлээлт дууслаа. Би явлаа. Одоо те өөрийнхөө зорилгыг одоо тэгээд би ингээд энэ замаараа явъя да гэд ингээд яг л ерөөсөө ингээд нэг те 2 салаа замын яг голд нь очиж зогссон ингээд аль нь руу налах вэ гэд ингээд зогсож байгаа л хүн байна. За ер нь бол кино гэдэг шиг. За одоо араас нь ер нь ямархуу картууд гарч ирэх нь бас сонирхолтой шүү. За Queen of Cups. За хайр бол байна шүү. Хайр байгаад байгаа учраас хүлээгээд байгаад байна шүү те. Шийдвэрээ гаргаад бас цаашаага энэ хөнгүүгээр явчихгүй байгаад байна штэ. За дараагийн карт Eight of Swords. За хайр байгаа боловч те одоо ингээ хүлээсээр байгаад та бол ядарчээ. Яг энэ цэцэг шиг ер нь бол таны нүд хаалттай, бие чинь уяатай, артталт нь сэлэмнүүд энэ кастл руу явуулахгүй нэ тэ. Энэ кастл бол магадгүй энд яг нэг өөний хөөрхөн трип байгаад байгаа штэ. Тэрэн лүү айгүй ингээд нэг тэмүүлж байгаа юм шиг нэг юм хөөрхөн мэдрэмж байгааз. За тэгэхээр та энд яаж ийн байж болох хамгийн муу вариантыг бодож өөрийгөө сүйтгэж байгаа хүн байна да. За тэгэхээр ер нь бол нөгөө хүнч байж болно те. Одоо буцаад жоохон нөгөө уншлага руугаа орохгүй бол хаяа бичмөр ингээд нэг юм нэг төсөөлийн ертөнц рүүгээ ингээд бүр нөө зорилгоо мартаад явчихдаг гэдэг шиг юм болдё шүү. За яжаараа. За одоо буцаад уншлага руугаа оръё. Нөгөө киногийн ертөнц чинь бүр нөгөө кино руугаа дахиж орчлоо. За тэгэхээр тэр хүний бодол гэж байгаа шүү дээ. За тэгэхээр тэр хүний бодол гэхээр ер нь л бол саяны бол зүв заяа. Яа тэгэхээр таныг энэ хүн одоо тий байж болох хамгийн муу вариантуудыг бодоод одоо намайг одоо тий ингээд магадгүй
За энэ өөр эмэгтэйтэй юм уу? Надад гаргаж байгаа сэтгэл нэг иймэрхүү юм те цуг байгаа бол за энэ нэг л ингээд те надад намайг хайрлахгүй байна. Энэ одоо ямар нэгэн хүнтэй болсон юм болов уу? За эсвэл холын зай харилцаатай бол за энэ хүн над руу ярихаа байлаа те яагаад ингэж байгаа ингээл ингээд байж болох хамгийн муухай онцгүй мэдээллийг тэгтээ тэр нь бол хэзээч одоо зөв мэдээлэл биш шүү дээ. Өөрийгөө сүйтгэж байгаа хинт ч хэрэггүй бодол тээж яваа гэж ер нь бодож байгаа хүн байна. Яа тэгэхээр магадгүй та энэ хүнд тэр зүйлийг мэдрүүлсэн бах тий. За ингээд жишээ нь шүү заяа ингээд энэ хүнтэй холбогдонгуудаа тий. За чи тэгсэн дараараа гэл дандаа ийм нэг гомдол ярьдаг ч юм уу тий. Дандаа ийм үгүйсгэл хийдэг ийм мэдрэмж чинь чамааг яг энд ингээд чи ингээ гаццсан байгаа дагаа нэг ийм мэдрэмж заяа яг байгаа газараа бүр яг гаццсан. Яг ингээ шийдвэрээ гаргах гэхээр нөгөө хүн маань ингээ те жоохон тодорхойгүй байгаад байна уу гэсэн юм. За окей цаашаа. Four of Wands. За нөгөө хүн бол уг нь аюу хөрхөн те яг л ингээд яг л энэ ах. Энэ нөгөө цайзхан гадна очсон те чамтай ингээд гоё доктортой гэр бүл болноо те аз жаргалтай гоё ингээд нэг юм доктортой эрүүл харилцааг бий болгоно гэж бодоод байгаа хгүй юу. Гэтэл та энд бол те өөрийгөө сүйтгэд байна. Магадгүй одоо та нэг юм андаа байга газараа яг ингээд наалдан пад болцсон юм шиг те нэг хайрцаглагдаад хайрцанаасаа гарч чадахгүй байгаа юм шиг мэдрэмж аваад байвал баг зэрэг одоо шийдвэрээ гаргахаас өмнө жоохон хүлээж аваарэ гэдэг нэг тийм зүйл те. Яа тэгэл энэ хүн бол айгүй хөөрхөн юм хүсэж штэ. Бас юм мэдрэмж нь бас байна. Энэ хүнд гоё ингээд те цаашаага окей би чамтай зөвшөө гэдэг энэ мэдрэмж хараа. Энэ хоёр хөөрхөн ингээд цэцгээ барьсан. Нөгөө нэг энэ нөгөө кастл руу одоо нөгөө кино гэдэг шиг те энэ кастл руу ингээд чи ингээд очих гээр энд ингээд чи өөрийгөө сүйтгэсэн баахан бодлуудыг пад гэ босгоод явчихдаггүй заяа. Гэтэл энд нөгөө кастлийнхаа нааталт ингээд ирцэн байгааз тэгэнгүүтээ нөгөө хоёр ч айгүй хөөрхөн цогтой байж байна. За окей дараагийн маань карт The World. За дэлхийн карт бол нэг цикл дуусна нөгөө цикл эхэлнэ. Гэхдээ тэр хооронд түр хамсхий гэдэг карт заяа. Тэгэхээр түр хамсхий гэдэг байгаа чинь шийдвэрээ гаргах гад яарад хэрэггүй гэсэн карт. Яагаад Two of Wands карт маань хоёр гарч иж нэ гэхээр бас ингээ утга учиртай болж тарж байгааз. Яагаад тэгэхээр та хоёрын амьдралд одоо нэгэн цикл дуусж байна. Дундлын нөгөө нэг шин зүйл рүү орохоос өмнө хэсэгхэн ийм нэг цогцолт байдаг хгүй юу. Одоо нөгөө чи жоохон амрах хэрэгтэй те чи чамд төрөөд байгаа тэр сөрөг түмэн бодлоо ингээд гоё арилгах хэрэгтэй. Нөгөө үнэ гоё сайн сайхнаар бодох хэрэгтэй те чи энэ хүнд айгүй хайртай байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол тийм хэрэггүй сөрөг бодож өөрийгөө зовоогоод бол хэрэггүй юм аа. За окей дараагийн маань карт Fool. За энэ бол шинэ эхлэл юм аа. За нөгөө кино үргэлжилсээр гэдэг шиг те. За Fool карт бол айгүй хөөрхөн те. Энэ бол айгүй гоё adventure. Вау, таяр нөгөө ингээ гоё зугаалах гэдсэн бол одоо ингээ хамаг ачаад тийшээ бүгд одоо ингээ баглаад ингээ явах нь штэ те. Окей. Ста юу ч бодохгүй сайхан те. Одоо ингээ амарч дууслаа, ойлголцохгүй удаан явлаа. Одоо ингээ хоёлаа дунд хэсэгтээ сайхан ойлголцчихлаа. Одоо гоё new beginning буюу өнгөрсөн зүйлээ эргэж харахгүй зөвхөн урагшаа. Тэ зөвхөн гоё өнөөдрөөрөө адал явдалтай гоё амьдрья гэх ингээд таяр өгнө аюу хөөрхөн болох гээд шүү. За Seven of Pentacles. За маш гоё юм төвчээртэй байгаарэ гэсэн карт шүү. За юу. Төвчээр хэрэгтэй. Чи ингээд те энэ харилцаа бол таарыг бас төвчээр чи ер нь бол шалгана. Төвчээртэй байж чадвал та ялнаа л гэсэн үг. За дараагийн карт Strength. За энэ бол нэг нэгэндээ айгуу гоё илгэмсэг байгаарэ. Нэг айгуу хайрлаарэ. Чиний хажууд энэ хүн өөрийнхоороо, тэр хүний хажууд чи өөрийнхоороо та хоёр нэг нэгэндээ ингээд төгс зохицох тэ нэг нэгнийхээ хажууд яг ингээд нэг өөртөө хэрэгтэй нэг гоё энергийг авч чаддаг, эрхлүүлж чаддаг, тэ хайрлж чаддаг ийм хөөрхөн осууд байгаад байгаа хгүй. За дахиад ингэж яагаад явахгүй бол
хаасайг ус сарнаа талхууллаа. За дараагийн маань карт King of Swords. За энэ хүн бол үр төчин бол маш гоё шудраг яриа өрнүүлэх нэ. Тэ маш гоё логиктой, маш гоё хөрсөн дээрээ буусан. Одоо тэ чи энд нөгөө өөрийгөө сүтгэхэд байгаа шүү дээ. Тэгэхээр чамд яг өөрийнхөө ер нь бол гоё жанжин шумыг танилцуулах нэ тэ. За ийм байдлаар хоёлаа ингэн одоо ингэж амьдрах болно. Дараараа гэд ингээд сайхан шудраг сайхан яриа өрнөх нэ. За дараагийн карт Three of Wands. За ер нь бол нөгөө world карт буюу дэлхийн картны дунд талд нэг цикл ааш нэг хэсэг амрах циклтэй хэсэг амрна гэдэг байгаа чинь энэ хүлээлт шүү заяа. Чи тийм хурдан магадгүй ингээд таяр ойлголцоогүй асуудал гээд ингээд зөндөө юм байгаа бол яг тэр дундлынхаа хэсэг дээр явж гинэ л гэж ойлгох. Тэр дундлын хэсэг юу вэ гэхээр өөрийгөө олох, тайвшрах, амрах, сөрөг бодлыг алга хийх, тэ өөрийнхөө бодлыг зэгцлэх, бодлоо гоё эерэг болгох. Ерөөсөө л энэ шүү за. Тэгэхээр хугацаа хэрэгтэй. За дараагийн карт King of Cups, Queen of Cups хоёулаа гарч ирсэн. За энэ бол soulmate карт юм аа, тэ. Гоё ингээд нандин зүрхний холбоос гэдэг шиг тэ. Яг ийм сүнсний холбоостой карт байгаад байгаа учраас та яагаад ч юм шийдвэрээ гаргаж чадахгүй, энд яалтчгүй энэ хүнийг хүлээхээс өөр аргагүй тэ. Та ганцаараа цаашаа явах чаал түр байзнараа тэ. Энд бол гоё зүйлс таны амьдралд орж ирэх байна. Таны амьдралд энэ хүн учрах ёстой байсан уу гэвэл тийм. Энэ аялал цаашаага хэрхэн өрнөхийг universe мэдэх болно. Мэдээж таяр бол нэгнийхээ сүнсний маш гоё юм өсөлтөнд нөлөөлөх үз ийм хос одоо сөүлүүд байх нэ тэ. Хос гоё сүнс байх нэ. Учрах ёстой байжээ тэ. За ингээд хамгийн сүүлийн картаа аваад уншлагаа дуусгая. Nine of Cups. За хүсэл мөрөөдөл биелэн шүү гэсэн карт шүү за. За ер нь бол энэ хүн бол маш гоё зүйлийг бодож явнаа. Тэгэхээр 3 групп маань гурлаа ер нь бол маш хөөрхөн заяа. Бүр үнэхээр хөөрхөн уншлагад боллоо. За тэгэхээр магадгүй хавар цаг ирж байгаатай ч холбоотой байж болно шүү дээ. Хүмүүс чинь ингээ хавар болохоор сэтгэлний хилэлцээл нэх гоё ингээл тэ нэх гоё хүнтэй гоё ингээд юм ярилцмаар санагдаад гадаа гоё алхмаар санагдаад зугаалмаар санагдаад сэтгэл санаа нь ингээд нэг сөрөг бодлууд нь ингээд тэ нэг өвлийн туршныг хомигдсан хаврын энэ тэ нэг юм зүйлд хавсарганд нэг цохиулсан зүйлсүүд нь ингээд одоо юу яагаад өөрчлөлт ороод хавар ер нь бол сэтгэл зүйн үед өөрчлөлт ороод шууд нөгөө зун руу ордог учраас маш гоё ингээд ногоо тэ ингээд цэцэглээд ингээд яг л энэ шиг нэг ийм гоё уншлага боллоо. За тэгэхээр амжилт хүсье. Тэгээд бүх асууд маань сайхан аз жаргалтай байх болтугай. За хайр гэдэг зүйл бол одоо судлагдаж амжаагүй юм шинжлэх ухаан юм бэ лээ. Гэтэ би тэрийг гүнзгий судлах гэж байгаа. Гэтэ одоо яг ийм судлагдсан зүйл бол байхгүй. Нөгөө онол бол байхгүй гэх юм уу та тий. Яагаад ингээ хайртай хүмүүс нэг олдیں۔ Тэр хоёр сүнс яагаад нэг нэгэндээ тэгтлээ их татагддیں۔ Яагаад тэндтэй ингээд маш хүчтэй ийм мэдрэмж ингээд төрдیں гэдэг ийм асуултын хариулт бол нөв юм бэлээ гэж би ойлгосон. За тэгэхээр цаашдаа бол мэдээж хэрэг ингээ айгу гоё ингээд те ийм сүнслэг гоё уншлагууд орох болно шүү. Тэгэхээр хаалттай группт маань нэрээ та бүхэн маань сонирхож аваад ороорой. Хаалттай групп дээр маань ер нь бол ингээд нөгөө нэмэлт мэргүүдээс маань гадна сүнсний өсөлт хөгжилтийн талаар хөөрхөн хэдэн контентууд нэмж орох болно. За ингээд баярлалаа, баяртай.